Сайн байцгаана уу манайхаа? Юу байцгаана? Нөгөө нэг ойрлоо, чарлаа, аригчин, тамигчин хоолойтой нөгөө заваан хоолойтой найнаач өнөөдрөөс эхлээд бас заваан кино та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдээд попкорн гэдэг ийм шин сууг нээсэн. За найнаас суугтай цуг, мөн попкорн суугтай цуг та бүхнийг гаж содон гайхшруулмаар бас тэгээ жоохон заваан кинонуудтай хамт байхыг хүсэх юм бол найнатагаа цуг, найнагийнхаа заваан хоолойг сонсоод заваан бас киногоо сонсоод нэг 15 минутыг өнгөрөөчөөрэй гэж хүсье. За өнөөдөр миний ярих гэж байгаа кино болохоор зэрэг нийгмийн зүгээр энгийн нэг харилцаа, хайр дурлал, гуниг гутрал, үхэл зовлонгийн талаар бол огтоос биш ээ. За миний доторч байдаг, таны доторч байдаг, бүгдийн дотор байдаг нэг балиар чөтгөрлөг нэг гаж хүсэл байдаг да. Нэг үе нэг сонин юм бодоо зүүд нойрондоо ч юм уу нэг утгаж учиргүй зүүдлэнгүүтээ гинт эсвэл нэг утга учиргүй амар сонин юм бодонгуудаа өөрөөсөө юу болж байна найнагаа гэж нэг боддог үе байдгүй та нарт. За яг тэр чөтгөрлөг мэдрэмж тэр одоо нэг адын тийм сонирхол татсан зарим хэсэг дээр нь би ярцаасан магадгүй бөөлд сүрсэн чихүүц төрмөр ийм киног та бүхэндээ ярихаар бэлтлээ. За энэхүү кино нь Унгар кино бөгөөд 2006 онд ерөнхийдөө нээлттэй ээж олонд хүргэгдсэн ийм чихмэл гэдэг нэртэй кино байна. За энэхүү киног эхлээд тайлбарлахын өмнө бага насны хүүхэд болон хит одоо мэдрэг эмзэг дэлбэнүүд болон одоо юмнаас их жигшээд идэг, зэвүүцээд идэг хүмүүс бол үзээд хэрэггүй. Brother алгасчаар хоёрын хооронд үзчээ тэгээд намайг бас комментэнд дор муулахын нэмэр зүгээр эндээ л гай болохгүй тэгээ сайхан явцгаач тийм ээ манайхаа. За энэхүү кино нь бол 3 хэсэгтэй 3 хэсгээс бүрдэж байгаа 3 өөр одоо дараалсан цаг хугацааны амьдралыг 3 өөр төрлийн одоо хүсэл шуналыг одоо ерөнхийдөө харуулнаа. Тэгээд энэ нь бол хүсэл шунал дотор бол нэлээд ухамсаргүй хүсэл шунал гэж та бүхэндээ одоо би урьдчилаад хэлчихье. За ингээд эссэн эхлэнгүүд юу 20 жилийн өмнө цэргийн албаа хаагаад сэнгүүрийн лаз өшөглөөд хийх ажилгүй зайлуулдаа одоо хүн амьтанд ч нэг гим хоор болоод байдгүй харахад ер нь нэг тийм дойжоогүй маркийн манай нэг гол дүрийн эзэн байна. Яг донтой болохоор энэ дуракийг Дойко гэж нэрлэжээ л да. За Дойко маань ерөөдөө явж байгаад нэг өдөр цэрэгт одоо хамт дарга хийжсэн гартаага таарнаа. Тэр нь нэг ихнэртэй хоёр охинтой зайлуулна хүү мүү төрөөгүй болохоор нэг хүн үуч дут тийм үү. Хүү Дойко ч одоо энд ингэж нэг лааз өшгөж хөлийж явж байгаар манад очооч тэ фермерийн ажил тэгэл гахаа махаамаар л надад тусал гэ би яас чамд цалин хүнлээ үгүй хажуудаа одоо ивэлдэ авъя гэд аваа явчнаа. Манай хүн жахав тэ зайлуулна гингүүд хорхоо торгүй амт юм болохоор тэ дагаа явчихж байгаа. За тэгээд ядж хахад нөө даргынхаа үгэнд амар орноо. Өстой зүгээр мэдлээ гүйцдгийг ноён тоон даргаа гэж одоо гэл хүүгэлээд. Тэнгүүд энэ нөхрийн нэг гаж сэтгэлгээтэй донтой гэдэг нь юунаас харагддгүй ихэр зэрэг галын дөл бараал ингээл хамаг биеэ ингээ шатаагаал. Би энэ киног ихэндээ үзэж байхад энэ одоо дураагч одоо өөрийгөө өвтгөх донтой юм уу? Эсвэл энэ ч одоо өөрийгөө шатааж алах гэдэг юм бол амьдралд готраад чи үгүй ээ. Энэ эмхтэй хүннээр л өвчлцэн амт юм шиг байна. Угаас энэ харвас юм доожууг амтны ч одоо ямар ийм сүвтэй амтнд тоох вэ дээ тийм биз дээ. Тэгэнгүүт ерөнхийдөө энэ даргын эхнэр болон хоёр охин нь ингээл усан дор одоо халуун ус бүх юм энэ хүн бэлтэн заа юу. Ерөөсөө гэрийн бүх зарц барлын ажлыг л бол манай Дойко хийж байгаа юм л да. Тэгингээ бас ингээд нэг юм хулгай амирт юм байлаар адын нүдээр ингээд байн дандаа ширтэн. За эрхэм үзэгчдээ та бүхэн ердөө 15,900 төгрөг төлөөд бүтэн сарын турш Showbox аппликейшнаас 500 гаруй кино, Монгол кино зэсэнд байгаа цоошин кинонуудыг ч гэсэн бас үнэгүй үзэх боломжтой. Давхараас эротик зэсэн үнэгүй гэж бадчихвал та. За та нар үгсэндээ маяглаад байгаа угаасаа үздэг л үстэй нэг ичиж ин төр. Тэгээд нэг өдөр халуун ус одоо нөгөө хоёр охин усанд орох гэжсэн юм халуун ус хийх гэж хаалхын дийлэн цэлэтэл нь онгойлгосон чи байхгүй нөгөө хоёр охин нүцгэн зогсож байгаа одоо таарад яасын өөрснөө хараагүй ш үзээгүй ш гэж яг гараа явж байгаа. Гарангуутаад нөгөө хоёр охины нүцгэн биеэр вадагдаа салахгүй. Тэгээ усан дараа дууссан нөгөө нэг усны байнд хэртэй устаа байна байгаа штэ очингуудаа нөгөө уснаас нь ууж муугаал нүүр мүрээ дүрээд энэ ингээр л ер нь бол харахад бол гимгүй юм шиг гэрнээ нилээн Дойотой Дойко байгааз тэ. Донта дуракаа энэ угаасаа. За тэгэнгүүтээ энэ кинонд бас нэг хөөрхөн энэ найруулагчийн бас сэтгэхүй бас гоё яваад байгаа шүү. Энэ байн болохоор зэрэгсээ бүх төрлийн юмд хэрэглэгдэг байн заа юу.
За ингээд усанд орчиж байгаамаа. За хэртээ хувцас угаачнаа энэ дотор чинь. Тэгэнгүүтээ бас гурил мөрлөө зуураад хоол молоо хийгээд идчихнэ. Тэгээд гахаа маха төхөөрхөөрөө бас мах захын тавиад энэ байн дотор хийгээд иднэ. Дотор нь уунтнаа. Тэгээд одоо хүмүүс нас барах юм бол ерөнхийдөө бас төр нөгөө авсны бас зориултаар ашиглачнаа. Хүүхэд төр бол бас хийгээд сайхан тэрэг мэрэг хүүхдийн тэрэгний төрлөөр бас ашиглачнаа. За тэгээд нөгөө хоёр охин нь анхны цасаар байлдаал. Тэгэл нөгөө манай Дойко маань тэр хоёрыг өстө битүүхэндээ хараал. Ер нь бол энэ Дойкогийн фантастлах одоо энэ ургуулсан бодох чадвар өстэй асар өндөр заяа. Гэтэ гол нь ингээ гой юм дээр гой ургуулсан бодохгүй зандаа нэг заваарсан юм гаж. Одоо нэг дандаа л нэг доодох шомбохотой холбоотой юм л дандаа ургуулсан бодно амар ядаргаатай. Тэгээ нөгөө хоёр охины чи харангуутаа л нэг нүхээр хараал. Тэгээд нүхээ тослоод эхлэхээр одоо энэ нүхээр хараад байгаа болохоор зэрэг энэ нүхийг тослоод бөглөх гэж байгаа юм багч үгүй. Мө тэнийг дураагч нөө шомбохоогоо шургуулад нөгөө хоёрыг чи харангуутаа гачаалтаад наачтий. Ингээ бодохоор л Дойко бол үнэхээр л донтойгоор аваад байгаа байхгүй. Тэгсэн хажууганд нь харин нөгөө нэг амтны рефлекс индексээр нөгөө дахиад явж тарсаа хоо амар том өдөөлсөн гэж тоншоод авд юм байгаасаа. Тэгэл гэж орилж байгаа муухай. Тэгэнгүүтээ бас эн чинь нэг шүдэн зардаг охин гэд одоо дэлхийн алдартай зохиол өгдөг штэ нэг шүдэн зарж явж байгаа зайлвал ингээд шүдэнзээ өөрөө ингээд хөлдөөд өгчдөг. Тэнгүүтээ тэр охины үлгэрийн номыг уншснаа тэр номондоо өөрөө орж төсөөлөнгүүдээ тэр охиныг халамжилж гин хайрлж гин гэж төсөөлөнгөө нөгөө шомбохоогоо наашин цааш нь хөдөлгөж мүдлгөө өтж ах шиг. Тэгэнгүүтээ дээшээгээ харуулж марваад тавьсан чинь тэр 50-аас нь од мод ч болж ах шиг. Энэ бас их сонин шийдлэр хийсэн сонин кино байлээ. За ерөнхийдөө бол тэгэл ер нь энэ мөрөөцөөр л яа манай Дойко бол ингээл фантастик гаж мөрөөцөөр үе үеийн хүн харахад гимгүү хорхоод торгуу амт шиг явж байгаа хэрнээ мөрөөдөлтөө умбал явж байтал ер нь бол энтэй чинь тоож ярих амтан байхгүй шүү дээ. Зайлвал дарагалт нэг орж ирж нэг хардаг ярдаг гэж нэг ярдаглал гараад явна. Өөр ерөөсөө нэг тоож дуурдаг амтан байхгүй энтэй. Сэтгэл санааг нь ч тоох юм байхгүй. Тэгээ зайлвал нэг гахаатаагаал нэг 2 3 үг солилцоо сэтгэлээ хуваалцд юм уу да зайлвал. Гэсэн нэг баяр болоод нөгөө гахааг нь өөрийнх нь гараар нядлуулах одоо тушаал ирнэ. Тэгээ зайлуулсаа нядалж байгаа юм л да. Тэгэл нөгөө гахаагийнх нь хөл мөлөөр нөгөө хүүхдүүд нь тоглоод ганц сайн найзын алаа хийцэн хар дураагүй. Шимшрэн штэ хэцүү байгаа юм чи. Тэгснээ бас махнаас нь идээд байгаамаа өөрхийн амт. Тэгэл орой орж ирэл нөгөө нэг алдарт универсал байн дотор нөгөө гахааных нь махыг ингээд дөрвжлээд мөчлөөд хийцэн байгаа байхгүй юу. Тэгэл орж ирэл уйлал одоо сэтгэл зүйн асар их ямаралтай байсан нөгөө гахааны махан шууд ургуулсан бодох одоо чадвараар нүдэнд нь шууд нөгөө нэг даргын ихнэр болж үзэгдээл. Хөө чи нэшэр та. Хоёлоостой гой баваа шаваа хийчий та гэж нөгөөх нь Дойкод маань харагдаал. Тэгэл нөгөөчтэй умгүй очоод даргын авгааг янзллаа гэсэн чинь нүдэнд нь даргын хоёр охин нь ээлжээр харагдаал. Даргын авгаач болж харагдаал ингээд солигдсоор байгаа л манай хүн тэгэл ер нь болол дээшээ нөгөө тэнгэрлэгөө дэвших шиг ингээд ерөөхдөө жаргалын одоо эцэст одоо туйлд нь хүрээд нам ядраад унтаад өгч байгаа. Өглөө болжээ дараагаар орж ирээд амбарыг нь хаалгыг онгойлгосон чи мө дураагч нь идэгчээсэн гахааны махан дээр нь найрлцсан суучаад юм байгаа юм. Гэхдээ өмд хаамдаа татхад яандаа Дойко минь ямар балиар хогвэ гэл уучлаараа даргаа гэл өмдөө татхын завдалгөөнөө дарга болоо шууд пад буудаа ичиж байгаа юм л та. За тэгээд үхэл хацал болонгоо тэгээд торвогийн жам юм одоо даргын ихнэр төрнөө. Даргын ихнэр төрөөд ороод ирсэн чи царайдсан нэг л бишээ. Нэг л айсан байдалтай. Гэхдээ юунаас найгаад байгаа юм бол энэ ч Дойкогоос хүүхдтэй болсон бах та нэрийгээс чи үгүй. Мантаас хөөрхөн шар хүүхэд байна. Хөөрхийдээ тэрвэрээ бариад авсан чинь нөгөө гахааны хараал хүрсэн үү? Энэ эсвэл энэ үед цаг үед одоо ийм генетикийн өөрчлөлттэй гахаа гэж байх уу? Гахааны сүлтээ хүүхэд төрсэн битий. Тэгэл нөгөө дарах чи уурлаал, бачимдаал, гараал, баахан станаар багц зэвсэг аваад ирэхээр би одоо ботсон дотор. Яг энэ хүүхдийг л толгой дундуур нь хаашааж алган дээ гэсэн чинь үгүй. Шууд сүүлийг авчирч тариал гоён дээр нь бөксөн дээр нэг сайхан алгадаж өгвөл зүгээрээ хүн болноо, 90 цент төрнэ. Алнаа аав хүү хоёр гэл нэгдүгээр бүлэг ерөөхдөө төгсөж байгаа. За хоёрдугаар бүлэг ихэлсэн чинь л онгоц яваал хүмүүс шаагалдаа шуугалдаа тэгсэн чинь л одоо хамгийн их хэмжээний хоолыг хамгийн хурдан хугацаанд идэж дуусгах дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болт юм байна. Үгүй нэр Монгол нэг ийм тэмцээн зохиогддог юм бах та би ороо шууд нэгээр төрүүлнэ манайхан мэдж байгаа тий.
Нэ миний хүсэмжит ганц тэмцээний ч одоо энэ кинон дээр явагдаж байна та гэж теста жантаа гомонго хажуудаа тавьж байгаа теста. Хамтдаа давхардаад идэж өглөө. Үгсэн хойно тэгсэн ч аваас энэ ингэж ихэдэг чинь тийм гоё харагддгүй мэн. Сүүл рүүгээ тэр сцен одоо нэг л эвгүүрхэл одоо теста идэж ядаал туранга тарган янз бүрийн хүмүүс чинь тэгэл бүр өста нэрээ идэж ядаал ядарч ядаал цовч ядаал идээд байгаа. Тэрийг харсан чинь нөгөө гомонго идэхээ би болсон. Тэгснэ тэмцээн дууслаа гэснээр хажууд талруу гарангуудаа учиргууд бүр тийм бөөлждөг тийм газартай заяа. Бөөлжөд эхэлтий. Хөөч одоо гидсээ дүүртэл жантаа гомн чигцэн найна би одоо яах вүлээ бас л адилхан ойгоол бөөлжөл аман дээр гарч ирэл буцаага залгаал зайжилж байгаа юм чи. Зайжлал залгиж байгаа юм чи. Заваа юм ярьсан манайха зүгээрээ угаасаа миний хотоодноос л гарч байгаа юм чи. Явах байтэ буцаага залгих зүгээр штэ тийм ээ. За яг хөө тэгэж бодохгүй заваа ингэж бодож байгаа хүмүүсээ л эртгэн гараа явчаарэ. Одоо киноны дунд үеэс ахиад та нартаа сануулж хэлье. За тэгээ 2 дугаар үеийн тэмцээн гэсэн чинь нэг стүүжин махан стүүжин байлээ. Энэ бол харахад гоё харагдаж байгаа. За яг энэ хүмүүс идээд ихлэнгүүдээ үндэл ямар хоолны аппетит үндэ байхгүй. Би бол одоо 7 хоног ерөө хоол идэхэргүй болсон. Айгу бас лонцгүй харагдчихлаа. Тэгэл нэг бүдүүн бандгар хүүхэн л төр үзэгчдийн суудлаас өнгөр урагшаа гэж одоо тэр залууг л дэмжиж байгаа бол та залууч бас ер усын хайрын харцаар нөгөө хүүхэн рүү хараастай. Тэгээд аашаа одоо тэ хайрандаа мансуурс нөгөө анхаарал нь төвлөрөөгүй юу? Байхгүй нөгөөч шууд халбага амандаа хийгээл халбахтаа стүүчнээ амандаа хийгээл гацаал хамсгалан давхцаал пит унаски. Йой. Гэхдээ үхчүү гэж бодсон чи үхээгүй. Зайлвал нэмлэгт сэрж ийн л та. Тэгээ хамт нөгөө тэмцээнд орсон найз нь орж ирсэн. Би ч хамт та амар зөөлхөн банана авчирсан. Чи ч одоо банана идэхээс өөр юм идэж чадхаа байж дэх гөгшөө гэж мэгэл. Нөгөө хүүхэн нь бас ингээл одоо сүйд өсгөө юм шиг байгаа хараад исэн чинь. Тэгээд нөгөө нэг амар банан авчирсан найз залгаа хүүхнийх нь ингээл гаран дээр нүссэн чи ингээл сугнаас нь ингээл хөлс ингээл тусаал манай нөгөө ихиддэг тэмцээний баатрын нүүрэн дээр нусан чинь нөгөөг чинь 7 ож энэ юм бас их gaaj өсөлтэй. Гэхдээ энэ ч одоо gaaj байхаас аргагүй. Яасан бэ гэсэн чинь нөгөө нэг сүүлээ тусдалдаг бацкан чи ийм том ир болцсон байгаа штэ манайхаа. Тэгэхээр ер нь бол цаг үе дотроо л бас гаж донтой хүмүүс гаж донгороо яваад л байгаа юм шиг байгаад байгаа. За тэгсэн нөгөө хоёр чинь эцээ солигдоход хурмаа хийнэ. За хурман дээрээ тэгсэн чинь нөгөө нэг юу вэ? Нөгөө банан өгөөд идэг нөгөө өрсөлддөг найз нь эхнэрийн шууд хамт бүжгэлжээс дагуулж гараад би чамаадтай хайртай дуртай наттай гэрлээч гэж мэгэл гар маран дээр нүнсээл заяа. Тэгсэн чинь нөгөө манай нөгөө гол дүрийн залуу ч мэдээж хараа ууралт юм басна. Эхнэр уулгаалаа явчлаа гэл гараас нь гаргасч тасгалжуулагч нь гөгшөө минийхүү жоохон нас намбанда байлтаа ч одоо гөгшин тэгээд хурмөрмэ хийж энэ 2 дугаар жижиг ихидэлтэй аврагс эргэн бистэй жоохон тэг нас нам заачгаа гэд үлдээж байгаа. Тэгэнгүүтээ нөгөө эктрэн шууд найстаа гарангуудаа баваа шаваа хийж энэ. Энэ одоо ямар хаашаа янзын дүүрцэн авгаа вэ? Дураг царайлчаа. Тэгээ дуу дуулсан ч л бас бахархаж харж энэ. Тэгээ туу удалгүй энэ хоёр чи хүүхдтэй болт юм аа. За жирэмсэн. Тэгээ энэ хүүхэн чинь бас бүдүүн багагийн нууцсан зүгээр нэг ихиддэг биш. Бас нэг тунаа юм уу? Бас нэг загасны үйлдвэрийн тийм янз бүрийн юу гэдэг үлээ. Юу гэдэг үлээд цусараа тэгэлсэн юм аа. Би одоо санаанд орж ирдэг. Төрс. Тийм төрс мөрс бас ихидэлтэй авраг бас нүүр царай модель зөдөл нэгээд байгаа. За тэгэнгүүтээ нөгөө хоёр чинь хүүхдтэй басна тэмдэглэл хүүхэдтэй нэр бас бодож олоод нэг хэд хоног эмчтэр очиж худлаа өвчин хийлж одоо бичүүлж авангуудаа мөнгө төлөөд амарч өгнөө. Тэгэд хоёулахна аз жаргалтай байгаамаа. Ер нь бол эцэст хүний аз жаргал гэдэг чинь госоороо байхын үр хүүхдтэй байхын л одоо зорилгод одоо оршдог юм уу да. Тэр бүдүү хадуун бол хамаарахгүй хоёулаа өөрхөн жомбоо байсан бүдүү хоёр юм ингээд сууж байгаа энэ тэнд явахаар хоёулаа харагдаж байгаа үстэй. За тэгсэн чинь нэр усан борхоодон дээр нэ балан юм даллал орилоод байна. Харсан чинь энэ улсын тэргүүн баян ингэнэ. Тэнгүүтээ бас яхав те баяжуулчиндээ одоо тэгэл хүмүүсээр нэг шоу мов пари хийх дуртай юм чи. Та хоёрыг хидээд өгөөчтэй тэгэл нэг гоё шоу зохиол та хамуудаа хэлтгэж байгаа. Тэгээ манай хоёр яхав те бас мөнгө хэрэг болсон юм уу эсвэл нэр усаа бодсон юм аа тэгэл нөгөө шоунд нь оролцоод энэ одоо жимс юм уу загасны төрс юм уу ингээл их хэмжээгээр идчихэж байгаа юм л та. Тэгээ нөгөө хүүхний бие өвдөд би ерөөсөө ингэж амир хүлэрч амьдралдаа ингэж амир эвгүүцч үзээгүй би нэг л сонирн байна гэл нөгөө нөхөртөө хэлж байгаа. Гол дөрөв залуу маань за би тэгвэл чамаад үлээгээ доошлуулаад үгүй ингэ шууд амруу амаа ингэв фүү үлээж энтер. Одоо ингэж үлээгээр зэрэг яг эцээ хол доошлох уу? Мэдгүй. Тэгээд 2 дахь раунд дээр бас зайлвал эхнэрийнхээ хоолноос бас жоохон эдэлцэж өгөөл зайлвал бас хугслаа л байгаа. Тэгээд энэхүү шоу дуусаад хүлээ авалт үеэр нэг орос таваар штт гэлээ. Драги друзья
гэл юм ярьжсэн чинь ихтер нь пут гэл ухаалтж байгаа юм л та. Тэгэл пут гэл ухаалтал хүүхдтэй болцсон. God ингээл пут гэж ухаалтал хүүхдтэй болоод идэг бол нэрээ хэдч төрсөн яах вэ? Тийм ээ манайхаа. Тэгээ хүүхдтэй болсноор энэхүү киноны 2 дугаар одоо бүлэг төгсөж байна. За ямар ч байсан заван кино ярьж өгсний хариуд та нар нэг цайны мөнгө, хийстэй цайны мөнгө ч бай, кофений мөнгө ч бай 50 15 10 тэг 82. Данс руу нэг 5 цаас ч байсан яах вэ? За 1000 төгрөг ч байсан яах вэ? Боломжоор дэмжиж хийвэл 88 бас даралт маралт ихсгүй их аятайхан цаашдын кинонуудаа уншаад байх ах шүү. За 3 дугаар бүлэг дээр нэг шоу сангасан пит гээл газар унсан чинь нэг өрөөрөө ороод яа өрөө юм уу дэлгүүр юм уу мэдэхгүй. Анчин бололтой л нэг хүний гэр багш байгаа юм. Энэ тэндгүүл үхсэн амьттай айрс толгоо молгоо энэ юу вэ гэд харсан чинь нэг чөөргөр турахаа залуу чихмэл хийгээс зогсож байна. Амьтны чихмэл хийдгэл залуу бололтой. Гэтэл энэ нөгөө 2 дугаар бүлэг дээр гарсан 2 бүүткагийн чинь хүүхдэн гэв одоо. Энэ одоо яг манай нөгөө гол дүрийн бүүтка залуугийн хүүхэд мөн байсан уу? Анетк. Тэгэл зайлвал нэг дэлгүүр ороод нэг маслаа аваад шоколад аваад мото чихэр аваад мото чихрийн кас хүүхэнд өгөөл. Бас тэр харж байгаа нүд мүдийг харчаарай. Би ногоон нүдтэй хүн дургуулдаг. Гэхдээ л энэ харж байгаа харцсан намайг ингэж нэг хүмүүс хаардаг юм багтаа. Яа ингэж хүмүүнээр харуулдаг хичнээн хичээл болсон юм даа. За тэр олон долоон гуцах ч яах вэ кино руугаа эргээд орё. Энд чинь нөгөө аавыгаа эргэж байгаа. Пэ нөгөө аавыг харсан чинь нөгөө их идэлтэй аврагч одоо юу вэ? Энэ одоо хүн үү юу вэ? Мангас уу? Амар бүдүүн болцсон байгаа сте. Аавынхаа зайлвал хоол ундын зөөж өгөөд дээрээс нь тэгэл энэ бааш шээсэн цэвэрлэл хажуудаа бас энэ бүүтка ч өөрийгөө яа гэж бас 2 том авраг муур тийчээсэ. Тэр одоо 2 юм уу 3 юм уу? Бараг заа шиг том муур байгаа байхгүй юу? Юу вэ? Бараг нохооч бараг инээс жижиг гиндэ. Тэнгүүтээ 2 бас мууранд нь хоол моол өгөөл тэгэл зайлвал явж байгаамаа. Тэгээ ерөөдөө л чихмэлээ ээж амьдэрдэг. Чи нэг өдөр нэг бас би бас чамтай адилхан чихмэл амар сонирхдаг аахгүй ёо. Тэгсэн чинь би бас ингэдэг нэг айгуу тийм сайн өвөрмөц чихмэл хэлмээр аахгүй ёо гэл нэг хайрцагтай цаастай юм өгсөн чинь тэр энэ менежер очивол окей боломжтой байна. Хийгээд үгүй гэлтэгтэй. Тэгэл нэг чи баярлаа гэл гараа авчиж байгаа аахгүй. Тэгээ 2 дахь өдөр нөгөө дэлгүүрээр ороод ахаал маслаа аваад шоколадаа аваад ингээл харсан чинь юу вэ? Мото чихэр аваагүй ч нөгөө кас ч хүүхэн байхгүй. Оронд нь урт устай өөр залуу гарчна. Манай хүн жоохон сэтгэл дундуур гараал. Тэгээ аавынтаа очисон чи аав нь өдөрт нэг хайрцаг шоколад иддэг заяа. Тэнгүүд одоо энэ ухамсарын хитрхийн эго нэгтээд дээд түвшинд орохороо ч юм уу эсвэл одоо хит их ингэж идэхээр залхуу өвчнөд болчт юм уу. Шоколад мохладын шууд цаас масаж тайлахгүй шууд зална. Цаастай цуг идэж мэдэж. Тэгээ бас дугаа аячихгүй. Өөрийгөө нөгөө эгогоо тижээд юм одоо өөрийнх нь урд нь рекорд хамгаалж ирсэн идж байгаа бичлэгүүдээ үзэж мүзчихсэн гинт хүүрэг хуурай агсраа шочноо нөгөөгч. За уучлаарай хараал юу хэлчлээ. Уг нь хэлэхгүй хичээгээдсэн ингээд хаяа бас жоохон хөөрөдөд юм аа ойлгоч нь үстэй манайхаа. Тэгсэн чинь л аста би бол аста дэлхийн хэмжээний хидэлтэй авраг надад бол түүх байна. Чамд бол юу вэ? Бацкана муу арьс нүмерсэн ясминэ, аня минэ. Чи бол нэг мүү чихмэл хийдэг. Чихмэл хийгээд чи сард хэдийг болох уу? Бэнда гэж мэгээд дургууг нүргээд нөгөө мэдээж хүн уур нүрнэстэй. Ганцаараа на бааш шээсээ зөө мэдүү. Гэтгсэн чи ууралж муурлангуудаа зодтолдох гээд үзээд байна. Чадсан бол цохиод авалтаа көгшин төгцөг минь гэж хэлэнгүүтээ нөгөө муур зуурын ч одоо хашиж машиж хаалган үүдийн төгчгүй гэрэл мэрлэн унтраангуудаа уурандаа хаалган хагасаа багаараа авчиж. За тэгээд уурандаа нөгөө чи одоо аавыгаа хараад үзэн ядсан ч юм уу травматсан юм уу мэдэхгүй учиргүй фитнес дээр очиод фитнесээр хичээлэл булчин ширүүсээ ажилуулаад тэгээд одоо бас эн чинь баяа улгаачаа намаагаа дуруул коуч мөвчтэй ховь. Коуч нь за одоо 3 хийгээд дуусгачаа гэж 3-аас илүү хийж мэгээ. Өөлч гэлээ. Тэр хүн бас ингэж эмордог бол үнэндээ л гоё биетэй болно доо тэгээ даанч тэгэж эморхгүй юм да хоол идэж юм уу тэгэл арх уужил эморох юм да тийм ээ манайхаа. Тэгээс зөв эмоогоо бас зөв зүгрүүл чиглүүлсэн байгаа сте. Тэгэнгүүтээ мань хашир оройн аав дээр уурн гараад очисон чинь байхгүй. Нөгөө 2 том аврах том муурч идчихлгүй яачих та аав руу дайраад одоо өлсдийн бахта ухаа гуйлах чинь өчнөө л дүүпүү өгөөл явсан штэ. Тэгэнгүүтээ шууд аав руу дайраад аавынх нь гидсийг хүүлээд гидс цувтаа гэд бүгдийг нь унжуулаад идчихээн. Тэгэл нөгөө хүүч ойрлолоо гэл муухай ойрлол. Тэг бодвол дараагийн эсцээ солигдоход муур одоо нурууг нь майдсан бол та амар маажуулсан. Тэр 2 муурыг угаасаа эд падыг үдсэн л дээ би бол мэдчихлээ. Тэнгүүтээ аавыгаа шууд дотор ихнээ бүгдийг гаргангуудаа аваараа чихмэл хийгээд очноо. Арай гажуу.
Гү одоо тэгээд. Тэгээд бас арай гажууга бодоод тун удаагүй ээж адил мань аширч өөрөө өөрийгөө нэг төхөөрөмжөнд тийгүүтээ нэг нэгээр нь ингээл бүдүүн гидсэн нарийн гидсэн ороогоол маш эмх цэгцтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ ингээл бөөрэ гаргаал одоо тэгэл уушин пуушка гаргаал хамгийн сүүл зүрхээ гаргаад зүрхээ гаргацсан байж амьд байгаа даа аягүй сонио. Тэнгүүт ингээ буцаагаал өөрийгөө толинд харж яснаа оёол. Тэгэнгүүтээ шууд нэг конопон дээр дарсан чинь шоп гэл нэг хурц утга ирээл толгойг нь тастаал гарын тастаал. Тэгээ ерөнхийдөө манай чихмэлчин залуугийн амьдрал энэ хүрээ төгсөж байгаа. Бас л залуу явлаа шүү энэ хорвоогоос. Ер нь өвөрмөц сэтгэлгээтэй юм хүмүүс дандаа нэг залуудаа жоохон хорвоогоос яваад байна уу та. Өвөрмөц гэхүү гаж гэхүү мэдрэл муутай гэхүү одоо бас сайн үгийн сонголтоо сайн сонгож хэлж чадахгүй л байна. За тэгээ явж хэд хоногийн дараа болол та нөгөө нэг би бас нөгөө амар чихмэл сонирхдаг байхгүй юу гэж донгосоод байдаг. Таваар ш энэ бас нэлээд мөнгөтэй болгоачаа харах царайны дээд зэндааны гараа. Тэнгүүтээ орж ирснээ өөрийнхөө нөгөө нэг гялгар утанд байсан цаасан утандах юм аваад харсан чинь энэ өрдөө нэг 2 3 сартай жижиггүй ураг байгаа байхгүй ургийг ийм шилэн тэнгүүтээ өөртөө юм дурсгал болгоод авцсан. Тэгээ нөгөө дурагч нь шууд мөнгөө тавиад нэг гарах гэснэ. Хөөе хүн бэ нөө гэж далдгаана доошо зойрлоо норонгуутай аавынхын чихмэлийг нөгөө чихмэлчин залуугийн чихмэлтэй олж байгаа. Тэгээд эсцээ солигдсон чинь вөө тийм зүгээр юусоо нэг дэлхийн энэ тентгийн дандаа баячууд цугларсан байхгүй царай марианд гэрэлтсэн 0 ботокс шат суулгаачууд. Тэгээд дээшээ хараад ингээл нэг имийг лангаач хараад барьж байгаа шоколад мэхлад нэг тийм хүний гидсэн дотор мотор ч юм уу үдж байгаа юмнууд нь бүгд нэг сонин тийм гаж. Тэнгүүтээ амар мангар ухаантай царайлсан ингээл нэг юм руу айгүй ширтцгээсэн чинь хойшоо ирээд харсан нөгөө нэг бүдүү их идэгчийн чихмэл тэгээ нөгөө чихмэлчин залуугийн чихмэл хоёрыг айгүй тийм ухаанаа уралдуулж дээд түвшний циклээр харж байгаа байхгүй юу. Яасан бэ гэсэн нөгөө яхавтай би нөгөө чихмэл дуртай байхгүй юу гэдэг залуу чинь нөгөө мань хоёрын чихмэлийг аваад дэлхийн баячуулт та дээд түвшнээс ухаан нундарсан айкун бүр дээдсэгтэй хүрсэн хүний уран бүтээл гэж харуулад мөнгөний сагаа зогсож байт юм байгаа сте. За энэ хүрээд 3 дугаар бүлэг маань дуусч байгаа. Ерөнхийд нь кинонуудынхаа 3 бүлгийг баттгаад хэлэхэд ерөн хүний хүсэл шунал гэдэг бол ухамсараас дээшээ давсан нийгмээс дээшээ давсан зүйл гэдэг юм а гол нь хүсэл шунлын одоо дээдсэг ноён оргилол хамгийн эцсийн зорилго нь одоо юунд хүрэгдэг вэ? Юунд ч хүргэж болцшгүй юмаа гэдгийг энэ киногоор харуулах гэж зорьсон болоо да гэж тэнийг найнаа чи одоо тэнийг ухаандаа л одоо бодож тунгаалаа. За ингээ попкорн сууг болон найнаа суугтаа цуг гэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн заван киногоор заван хоолойтой найнаа та бүхэндээ ямар кино танилцуулах вэ гэвэл нууц. За тэгээ удахгүй уулзъя. Баяр таа.